сайн мэцхан үзэгчдээ дуу төрсөн түүх нэвтрүүлэг эхэлж байна. Хасын царайд нь туяа цацаад, хайрын толионд нь тууз мэрэлзаад, алхсан газраас нь сарнаа дэлгэрмээр аашийн сайханд саран гэрэлтсэн бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Бидний ярьж заншсанаар Мартын 8-ны энэ өдөр бид бүсгүйчүүд дууны төрсөн түүхийг өгүүлэх гэж байна. Хасын царайд нь туяа цацаад, хайрын толионд нь тууз мэрэлзаад, алхсан газраас нь сарнаа дэлгэрмээр, аашийн сайханд саран гэрэлтээ. Бүсгүйчүүд ардын өрсөн багш билээ. Бүсгүйчүүд ангам тэтгэх юмш билээ. Дуу төрсөн гэдэг энэ сайхан нэвтрүүлгээр их сайхан дууг бас бид нар талтаас нь тойрон ярьж байна. Тойлох юм бол одоо бүсгүйчүүд гэдэг дуу. За энийг одоо яг төрсөн түүхийг мэдэх хүний нэг үл яхаргүй би. Би 1979 онд Монголын зохиолчдын хорооноос Монгол телевизэд очоод залуучууд спорт редакц гэж сайхан редакц байлаа. Тэр хамт олон дотор одоо уран бүтээлд тойрох юм сайхан болцсон. А энэ дундуур тэр нэвтрүүлэг буй болохоос гадна бас нэг сайхан зүйл яадаг бол бүсгүйчүүд дуу төрсөн. Би зүгээр сайн санахгүй байна. Ямар ч байсан манай редактор нараа найруулагч Бадрах Дорж энэ хоорондоо ярьсан байгаа. Ерөөсөө энэ дуутай юм байна гэж. Эмэгтэйлэг чанар гэдгийг илүү их анхаарч эхэлж юм дээрээ бодсон. Одоо женшнс гэж хэлмээр. Тэр чанарыг харахтай зэрэг бүсгүй хүн талаас тэр гоо сайхан талаас эхэлж эхний би үзгэнд хөг оруулах эхний үг тэгж хөглөж гарч ирсэн юм л та. Нэг юм байгаа юм да. Энэ бол зохиосноос хойш нэг хэвлэлдэх нэг дооны төвөр болгосон. Тэгээ бүсгүйчүүдийг хийжсэн нотнд байж яах юм. Тэгээ одоо чи одоо хэдэн жил болчих. Одоо энэ дуулж байгааг 20-30 жил болчих. 30 жил болчих юм даа хараач хол. Жил болж байгаа анх нэг Бадрах найруулагч бүсгүйчүүд гэдэг Монгол телевиз нэвтрүүлэг хийжсэн. Энэ анхны нэвтрүүлгээ хийх гээл бэлдэжсэн юм баха да. Тэгээд энэ дууны шүлгийг Сүрэнжүү бичээд. Тэгээд ягаад над дээр энэ одоо нэг юм нэвтрүүлгээ ихэл дуу юмэр гэж энэ шүлгийг авчирч өгсөн юм аа. Дуу өөрөө уран бүтээлд оролцоод, уран бүтээлээ тодорхойлоод, нэвтрүүлгийнхээ бодлогыг тодорхойлоод буй болсон. Тэр нь өөрөө эргээд өнөөдрийн цаг хугацаанд дээрээс түүх болж харагддаг. Эмэгтэйчүүдийн баяр зориулсан энэ дуу гарсан учраас биш та нар дуулахгүй гэдэг бид нар санал иржсэн. Бид нарын яг инээмсэглэлийн тэр үеийн уран сангийн мэлэд хэсгийг бол үндсэндээ манай их хоцрын дуунууд л эзэлжсэн юм чинь. Их хоцор тэр дуугаа биччихэд хэн хандах нь бол ойлгомжтой бидэнд хандсан. Бид нарт бол ямар нэгэн эргэлзээ байгаагүй. Хасын царайд нь туяа цацаад, хайрын толионд нь тууз мэрэлзаад, алхсан газраас нь сарнай дэлгэрмээр, аашийн сайханд саран гэрэлтнэ. Гэртээ орохт нь гэгээ татаад, гэгээлхэн бүүэнд нь хорвоо уяраад, шөнийн модод гэрлээ нэмээд, шүүдрийн ялгаанд өнгөө толцсон. Насанд ганцхан хайраар тэтгээд нартад заяасан хань минь билээ. Өргөө гэрийг өөдөн татсан үрийн жаргалаар өнөөд байсан. Бүсгүйчүүд зүрхэнд хоногшсон дагин билээ. Бүсгүйчүүд зүүдэн дургасан нарам билээ.
Шүдрийн явбан өнгөө толцоо. Олон мэрэгжлийн бүсгүйчүүдийг одоо гаргах тийм зорилго байсан баг. Яг бол нэвтрүүлэг маань янз бүрийн мэрэгжлийн мэрэгжилтийн эмэгтэйчүүдийг ажилтай танилцуулах, тэдний хамт олонныг танилцуулах ийм зорилготой нэвтрүүлэг байсан. Тэгэхдээ тэр нь яг өнөөдөр ч гэсэн ингээд сонсоход яг л одоо нэг бүсгүйчүүдийн хамгийн давмгаалсан одоо олноор ажилладаг мэрэгчлүүд жишээл ардын өрсийн багш гэл тэгэхээр өнөөдөр ч гэсэн тэр маань хэвээрэл яж штэ гол одоо боловсролын системд ажиллаж байгаа гол хүчин нэмэгдэйчүүд л байна. Хасын царайдан туяа татаад хайрын талиманд нь туулаг ирлээ. Мярлзаад алгасан газраас нь сарнай дэлгэрмээр аашны сайхан царан гэрэлтмэр гэж бүсгүй хүнээ хэлсэн бол дараагийн дахилтан дээр энэ ажил мэргэжил эзэмшдэг Монголын нийгмийн хөдлөх хүчний нэг гол нь эмэгтэйчүүд байсныг хэлхийн тулд би бүсгүйчүүд гэдэг давталтаа хийгээд ардын өрсийн багш билээ бүсгүйчүүд ангаан тэтгэх эмчүүдээ гэдгийг хамгийн их энэ дахилтаа бас яг л эмч багш нарын дийлэнх эмэгтэйчүүдээс одоо ч бараг тэр хэвээрээ байгаа. Эмэгтэйчүүдийг магтан дуулж байгаа мөртлөө тэр нь тийм худал тийм магтаал биш. Яг их сайхан тийм яг гоё чин сэтгэлээс гарсан үгнүүд. Тэгээ үг ая хоёр нь маш их гоё хасалдсан. Тэгээ манай нэг энэ эмэгтэйчүүдийн магтан дуулсан мартагдашгүй хэдэн дуунуудын одоо нэг нь шүү дээ тийм ээ. Анхны ритм мэдээж вальсан шүү. Вальс учиртай вальс дөрөвний 3 байна, вальс дөрөв 8-ны 6 байна. Янз янзын ритмүүд байна л да дөрөв вальсын хэмжээд байсан. Тэгэхээр би ягаад чинь 8-ны 6 сонгоод авцсан юм байна лээ. Кинотаа харж яхад. Арай өнгөхөн байсан юм уу? Миний шүлгийг цаад ухаарах талдаа энэ хөтөл илүү ухаарч хүлээж авсан баг, хөгжимтэй гэж авсан баг. Тэгэхээр энэ дууны үг аялгаа хоёр бол их холбоотой юм. Тийм учраас сайхан аялгаа үгээ мэдрээ сайхан аялгаа гарна гэдэг бол бас хувьдээ хэрэгэлтэй. Тэгэл яг энэ вальсаа зохиогоод, энэ аяа зохиогоод галерейда бичээд тэгээд миний одоо ганц төшид тулж исэн юм нэмсгэлж болох тэр нэмсгэлийнхэнтэй үзүүлэл нэг иймэрхүү дөө тэр нэвтрүүлэлд ингэх гэж юм учиртай гэдэг. Тэгэл яг тэрний дараагаас бол энэ хөгжмөөр ажиллах ажиллагаа гэдэг бол хамтын хөдөлмөр хамтын уран бүтээл болно л доо. Энэ нэмсгэлийнх маань санаа оноо хэлнэ ингэж тоглоо ингэж тоглоо. Гам хоёг гамбалт дагоол дуучин маань тэр хоёр л байлаа шүү дээ. Дуулахгүй байхын аргагүй дуу минь. Дуулаад уйрахгүй байхын аргагүй дуу минь. Бүсгүй хүний гоо зүгслэн эрхэм чанар хөдөлмөр бүтээлийг энэ дуунд өгүүлснээс илүү яаж илэрхийлэх билээ? Хайрын толгойн туул мярлаа. Гэртээ орохт нь гэгээ татаад гэгэлгэн бөвөнд нь хороо ирээд шөнийн одод гэрлээ нэмээд шүүдрийн гэлбэнд өнгөө толцсон гэж хэлсэн. Энийг ган хоёг дуулахтай их өчрийг олж их сайхан тодсгож тэрэн дээр тогтож их нэрл бүсгүй хүнээс одоо энэ ямаагаад энэ бадаг мөрөд орж ирв гэхээр бидний дорны сэтгэлгээнд бол юу байсан гэхээр сайхан бүсгүй хөл гаслангүй модонд хүрэхэд мод цэцгэлнэ гэж. Тэгээ энэ шин дуу гараад ирэхэд бас тэр студид бол төгөлдөр хууртай. Төгөлдөр хуурн дээр үздэг байсан. Үзэж бэлдэж байгаа тэгэл ер нь бичлэгтэй орё гэл. Ерөнхийдөө дандаа орой шөнөөр бичлэг хийгдэнэ. Тэгээд нэг шөнийн 2-3 заримдаа бүр 4 цаг хүртэл ч гэсэн ингээл бичээл. Тэгэл хэн хаян хэрвээ найруулагч бол бас их шаардлага өндөртэй. Одоо ялангуяа дууны үгний одоо дикц энэ үгээ тод хэлж байгааг бол маш их анхаардаг. Тэгээ нэг жишээлбэл жоохон үг буруу хуваарлах гэдэг юм уу буруу хэлчихвэл дахиад тэгэл өгчлөгээ зогсоогоод эхнээс нь тэр өвчин нөгөө ингэж монтажлж бичих одоо өөрөөр хэлбэл тэр дижитал бичлэг байсангүй. Тэгээд нөгөө аналог том бамар дээр одоо бичдэг учраас шинээр дахиад эхлэлэг гэсэн дуугаа эхнээс нь авах бол дуустал
дахиад дуулдаг. Тэгээд энд байгаа бичүүлчээл бадрах найруулагч дээр нэг сонсгол я бадрах хатуу найруулагч сонсож байгаад нэг таашаалтай ч гэлээгүй байх ерөнхийдөө яхаа болно болох юм байна гэсэн юм сэтгэлээр хүлээж аваад тэгэл явсан. Тэгээд энэ доо болсон уу болоогүй юу сайн уу муу юу гэдэг үнэхээр л цаг хугацаар бол би болсон одоо 30 жил болгож явах дээр энэ дууны хувьд гэх юм бол би зүгээр хувьдаа ягаад ч нэхлээд нэг их тийм сүд мэд болоогүй. Яг дуулахтаа ийм урт настай ч гэдэг юм уу ийм олон хүн одоо хүртэл ингээд ч одоо 80-аад оны ихэр гэх юм бол үдээд 30 жил болох юм шүү дээ. 1982 онд төрсэн энэ дууны шүлэг тухайн бүсгүйчүүдийн ажил мэргэжил нийгэмд эзлэх байр суурийг харуулдаг байсан ч гэсэн одоо хэрн утгаагуулга үн цэнэ алдаагүй юм. Энэ дээр дуучин маань их л сайхан нам төрх гаргад дуулгийг аяндаа уншиж үзэгтэй хүн болгон харах үз. Тэгээд энэ бол тэгээ нэг тэр хүн хэдийгээр хүсэлт саналаар захиалгаар бичсэн боловч нэг цаг үеийн хүрээнд хийгдээгүй. Бүсгүйчүүд байсан цагт Монголын гоо сайхан эмх нэг жавхлан Бадар Туяат тэр гоо эмхтэйчүүд байсан цагт тэдний ажил үйлс ер нь альва юм ажил үйлс сайн юмар дэмжин ш зүгээр нэг яриад суугаад гэхгүй. Тийм учраас тэр ажил мэргэжлийн онцлогийг гаргаснараа би нэг цаг үеийн тийм явцуу юм баригдсан гэж үзэхгүй байна. Ягаад гэвэл тэр бас нэг тодорхойлж байгаа чанар нь тэр шүү дээ. Нэлээ олон жилийн дараа ч гэсэн нэг тийм агуулга нь бол нэг хоцрогдсон биш. Харин ч тэр үеийн одоо тэр нэг амтыг үнэрийг хадгалсан чигээрээ байж байгаагаараа ач холбогдолтой болоо гэж үзсэн. Хэдийгээр настай эмэгтэй чууд одоо ээжтэй ч юм уу бүсгүйчүүд ингэж хэлэх бол зохимжгүй шүү. Тэгсэн мөртлөө энэ дуунгаар ингээд дуулаад дуу зориулахад бол ямар ч насны эмэгтэй хүнд дуулахад одоо зохимжтой дуулахад баясгалантай нэм сайхан дуу болсон юм аа. Зүгээр миний энэ дууны хувьд бол аюуг хоёр нь тэнцсэн болов. Дуучнаа ч гэсэн хамтлагаас олоод дуулуулсан юм болов. Энэ гурван юмны үндэсний ил жижил уран бүтээл сайн болно л доо. Яагаад бүсгүй хүний тухай хайрын тухай бичээгүй шүлэгч байдгүй юм бэ гэвэл өнөө бүсгүй хүн бол сарны садан сарны хамаат юм. Тэрний бид одоо яруу найргийн мэдрэхгүй яруу найрагчийн нүд сэтгэлээр харсан. Бүсгүй хүний гоо үзэгслэн магтан дуулсан олон бүтээл байдаг ч энэ дуу Монгол хүн бүрийн цээжинд хадгалагдан явдаг нь сайн уран бүтээл болохын нэгэн илэрхийлэл юм. Хайрын толгойн Мартин өнөөдөр хүүхэн бүхэн гоё. Магадгүй түүнээс бүр илүү гоё. Нөхрийнхөө бол өвдөг дээр нь дэлгэрсэн сарнай. Нөхдийнхэн нь бол нүдэн дээгүүрж игсэн хараацаа гэсэн ил загтын энчлэгээ өрөв шатлал илгээ. Эмэгтэй хүн бүхэн энэ өдрөөс хөөхөн бүхэн урдаас өөрөж их. Энэ урлагийн хүн энгийн байснаас та эзэн дээр 10 дахин өсч харагдаа гэдэг шиг. Өсгөө хүн бүхэн Мартин өдөр хамгийн гоё. Мартин ам болж байна. Эмэгтэйчүүд маань энэ баярыг сайхан тэмдэглэж өнгөрүүлэх байх. Баяр гэдэг утгаарна. Ерөнхийдөө энэ дуунаас ч бодсон Мартин амныг ч бодсон. Өнөөдөр над юу гадаг чинь ихтэй эмэгтэйчүүд өргөлжил өдөр болгоод баяртай сайхан байгаасай. Хасын сарын энэ өгөнд шиг гэрэлтэж яваасай. Эсвэл энэ баяр өдрөд ирэх байна. Хамгийн түрүүний ээлжтэй, ээжтэй, эгч нартай, дүүндээ би ч нэг олон эмэгтэй эгч дүүтэй хандаа тэгэл одоо олон Монголын сайхан эгчүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэй энэ сайхан баярын мэндийг хүргэе. Та бүхэн үргэлж гэр орноо энэ дунд гардаг шиг өөдөн татаж явахын ерөөлийг дэвшүүлээ дээ. Тэгээд энэ ялдамд энэ телевиз үзэж байгаа нийт эмэгтэйчүүд, эгчүүдэд, бүсгүйчүүдэд, охтуудад Мартин амны халуун мэдтгэл дэвшлэхийг хүсэж байна. Дээр нь бол бас бидний энэ дууг та нар мартаагүй, танай редакцийн сонирхоод орны
бүтээл ахиад болгож яваад бас талархлаа хэрэгтэй. Хасын царядна уятата харин толяндня туцмералца Хасан газрасаня сарна дилгирме Ашин сайхандан саран ириллээ Busquichu, артын үрсэн багш билээ. Busquichu, ангам тэтгэх юмш билээ. Хэртэй орохдоня гээгээ таатаа. Гээгэлгэн буэндня хорвоораад. Шүний банд өнгө толцсон Busquichu урангартай үлчин билээ Busquichu улсад цуутай сайчин билээ Асад ганцхан харяар тэтгэд нартад заяасан хань миний билээ Өргөө гэрийг өдөн таацсан Үрийн жаргалаар өнөөд ивэсэн Busquichu зүрхэн хоногшсон дагин билээ Busquichu зүудэн нургасан нарам билээ Busquichu зүрхэн хоногшсон дагин билээ Busquichu зүрхэн нургасан нарам билээ Дуу төрсөн түүх нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ та бүхэн доор хаягаар ирүүлээрэй. Инээд баясал гоо үзэсгэлэнгээр хороо ертөнцийг чимж явдаг Busquichu та бүхэн сайхан баярлалаа. Баяртай.